Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 17 дугаар хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Автозам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөдгөн шинжлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 17 дугаар хороонд 102 дугаар байр орчмын автозам зогсоол, 28-1, 2, 3 дугаар байрны баруун талын автозам, Дамдын базрын гудамжнаас Далан хүртэлх автозамын засвар шинжиллийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Тогтчлт ногоон байгууламж. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилт тоглоомын талбай тогтчлтын ажил хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 17 дугаар хороонд 41 дугаар байрны баруун талд ногоон байгууламж бүхий орчны тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэв. Түүнчлэн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 17 дугаар хороонд хорооны байрны зүүн хойд талд явган хүний шат хөгжлийн бэрхшээлтэй иргэний замыг засварлалаа. Мөн борооны усны урсгалыг өөрчлөх ажлыг он дамжин хийж гүйцэтгэж байна. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 17 дугаар хороонд 37 дугаар байрны дээвэр засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 17 дугаар хороонд байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургуулийн дотор талын тогтчлтын ажлыг он дамжин хийж гүйцэтгэлээ. Мөн оюуны ундраа цогцлбор сургуулийн зураг төсвийг боловсрууллаа. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.